өглөөний мэдрэмдээр аминста өнөөдөр имчилгээрээ шинэ жилийн влог орж байна. Тэгээд одоо би хөдөө явах гэж байна. Тэгээд би бүр өнөөдөр л 30. Тэгээд би хөдөө явах гэж тэнд юмаа бэлтцсэн. Тэгээд би нэг хөдөө ачаа авч явахгүй явахгүй буцаад яв хөдөөнөөс ерөн тэгээд би бүр баг амар шинэ жилийн хүлээгээд ингээд евэр зүстэй за энэ чах. Тэгээд одоо нагаа ирэнгүүд хөдөө явна. Хөдөө очивол хөдөө очиод би бүр бичлэг хийж чадах нь уу? Тэгээд тэртэй хөдөө очиод уулзъя. Би хөдөө ирсэн тэгээд энэ тоолтон зэрэг гэж байна. Энэ араа. Нэг юм бол би бүр хөдөө очиод хөдөө ирээд бичлэгээ хийгээ мартсан. Тэгээд яасан жаа. Одоо бичлэгээ хийж манай ширээгээ зассан. Би танад харуулъя за. За guys энэ дээр манайх юм шоколадыг билээ авсан да. Тэгээд ийшэнэ ингээд юм салаатууд тавьсан байна. За тэгээд нэг юм жимс байна. Guys над юуны чинь бичлэгнийх нь үргэлжлэл орж байгаа байхгүй юу? Тэгээ би нөгөө нэг яг шампансаг энэ төр бодуулж байгаа хэсгээ бичиж аваагүй. Тэгтээ ямар ч тач манай шампансаг болохоор ингээд аав маань шампанска бодуулах гэдэг нэг 3 минутад байна гэд юу яагаад ингээд сэгсрээд цаасан авчаа сэгсрээд ширээн дээр тавьсан байсан чи өөрөө ингээд фүн ингээд будцсан. Тэгээ ямар ч юу байхгүй будцсан. Тэгээ өөрөө будцсан хүүхдийн шампансаг. Тэгээд л өнгөрсөн баггүй юу? Тэрнээс шайл майл руу яваад ерөөсөө бичлэг зовлтаггүй. Тэгээд уучлаарай шинэ жилийн влог гэсэн боловч ямар ч юу байхгүй яцсан мөлий тэгээд уучлаарай. Дараагийн бичлэгээр юу хэлмээр байгаа хэлээрэй. Bye bye.